Хай, өглөөний мэнд. Ойрд гадаа амар халан байгаа болохоор хүү маань өглөөдөө босох дурггүй нозороод унтаад идэг болцсон. Хүү маань цонхны тавцан дээр унтдгийг. Уг нь гурал агарн дээр унтдаг гэсэн л дээ. Тэгсэн чи ойрд гадаа халан болохоор хоорондоо наалдаад улам халууцаад тэгээд хүүгээ цонхны тавцан дээр унтуулдаг болцсон. Уг нь өнгөрсөн зун цонхны тавцан дээр би унтдаг гэсэн. Тэгсэн чи одоо хүү маань гайгүй том болсон. Тэгээд цонхны тавцан дээр ер нь унтах туртай болсон болохоор унтуулж байгаа гэж юу. Өөрөө айлууд болохоор цонхны тавцан дээр их хөвчлэн хөгсчүүлэн унтчих тийм билээ. Орон дээр унтахгүй. Тэгээд илүү гоё цонхны хажууд болохоор илүү агаартай. Тэгэж удаад унтаад идэм шүү гэлээ. Зарим нэг айлд орж исэн тэгсэн чи тэднийх муур нохооныхоо үрийг тэднэр нь цонхны тавцан дээр унтдсан билээ. Хүүгийн нэг найзын гэр нь ийм цонхны тавцангаа бүр ингэж зөөлөн юмар ивэд бүр нэг хөөрхөн татами шиг юм болгоцсон билээ. Тэгээ хүүхдэн тэндээ өөрөө унтдаг гэсэн. Гэтэ ер нь хүү маань бас том болоод би бас тархлаад гэж. Гэтэ ер нь яг ингээ гурал за яг хүүтэн сэрүүн үйлрэлд бол гурал орон дээр унтахад сайхан наалдаад гоё үгүй. Халуун болчоор ингээд ормон жижигтэй байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэл хүүгээ голдоо унтуулчихаар бүр ингээд 5 шуул унтчихаар чинь бит хоёрыг хоёр тийш нь шахаа заа. Тэгэд өглөөс эрэхтэй бүр ингээд нуруу хүчсэн сэрээд байсан. Тэгэд уг нь бид нар ингээд орны хажууд ингээд ор сонгогч байдэн штэ тий. Тэгээ тийм юм авчиг гэсэн даанч манай нэг жижиг өрөнд багтахгүй. Манайх яг орны цаанаа юм төмбөшгтэй тэгээд ингээд том шкафтай хувцсны шкафтай байдаг байхгүй. Тийм болохоор альтлаар нь ч тавихад зайгүй болохоор бас жоохон тиймэрт байгаа. Тэгээд одоо бас нэг дээр хүүгээ сургуульд бүртгүүлэхээ очисон чи багш нэг санал асуулга авсан байхгүй юу? Тэгсэн чи гэрт чин хүүхдэд чин зориулсан тусдаа өрөө байгаа юу? Тусдаа орон дээр унтдаггүй. Тусдаа хичээл хийдэг ширээ сандалны сет байгаа юу? Тэрэн дээрээ ном уншдаг ширээний гэрэл байгаа юу? Гэсэн тийм нэг хэрэглээний юм асуулт байсан шүү дээ. Тэгээ яаж яхад би баг тэл байхгүй шүү дээ манайд ч. Тэгтээ яг сураад эхлэхээр нь аваад өчнө гэдэг бодлоор тэгээд бүгдийг байгаагээ хэлсэн. Гэтэ ер нь яг хичээлийн ширээ сандал бол авч өгөх ёстой юм шиг лээ. Ямар нэг заагс тавьдаг том ширээн дээр тэгэл хичээлийн хэлгүүлээд тайлтай нь биш. Ууг нь ч одоохондоо бол тэндээ хичээлээ хийдэг л дээ. Гэтэ яг сургуульд орчхоор арай өөр байх ёстой юм шиг үлээ. Гэтэ хамгийн гол нь одоо манад сурагчийн ширээ сандал авчаар тавих газар байхгүй. Том өрөө болохоор яг тэгэл одоо юмнуудаа тавиал дүүрсэн. Жижиг өрөөнд бол бүр тавих зайгүй. Одоо манай амьдарч байгаа байр хэдэн метр квадрат лээ дээ. За 55 метр квадрат арай хүрдэггүй бах 54 3-тай л гэдэг бах. Тэгээд ууг нь одоо бол гайгүй бит 3-т асуудалгүй байсан. Гэхдээ яг ингэ сургуульд ороод одоо тэр ширээ сандал орыг аваад өгвөл яалтчгүй манайх тавих газар олдохгүй тэгэл арай жоохон багдаад байгаа юм шиг санагдсан. Тэгээд ууг нь хүүгийнх нь үдсэрлэгээ ээж нартай уулзаа яриад үтсэн чи өө танах тэгвэл айгүй жижиг юм биш дээ. Яаж ингэж хүүхдээ тав тухтай байх гээд байгаа. Хажуулан байрлал нүгэ түрээсэлжээчтэй гэдгээдсэн. Тэгэд ойр хавийнхаа тийм байрнуудыг үтсэн чи ер нь бол нэлээд юм хуучин цаа. Бид нар юм хотхнон ч юм уу байр дотроо нэг тийм хуучин бохир нэг тийм байхлаар тухгүй санагдаад идэв. Тэгэд үний хувьд болохоор ойролцоо тэгсэр нэ одоо манаас хамаагүй том 80 м квадрат энтертэй байрнууд байгаа хгүй юу? Таанч хотхнон тонцгүй маа. Тэгэд жоохон бохирч юм шиг. Гэхдээ хятадууд нэг тийм 5 тухын мэдрэмж биднийхээ шал ондоо болохоор тийм газар амьдрахыг зөвлөөд идэгин. Уу яах вэ танах гэртэл өөртөө цэвэрхэн байвал тэгэл орцморч цотхон мотхон ямар хамаатай ингэж хийдэг за. Натаа бол ялцчгүй чухал байгаад идэм аа. Тэгээд одоо байгаа хотгондоо уг нь арай жоохон томсгоо түрээсэлж ихлээр зардал арай өндөр болох гээд байна. Ер нь хятадууд орлогынхоо нэг 20-30% л байр түрээсэлдэг. Манай одоо түрээслэх байр болохоор сарын 6,000 юан 3 сая төгрөг орчим. Тэгэхээр манай гэрийн орлогын одоо 25 орчим хувь нь байрны түрээсэнд явж байгаа хгүй юу? Энийг бол ер нь бид нэр 25%-аас тийш гаргаж чадахгүй. Илүү мөнгөөр байр түрээлсэж чадахгүй энийг багасгахнуул гэхээс нэгэн төлөө орлого нэмэгдэх боломжгүй байгаа болохоор тэгээд 11 сарын үеэр манай энэ байрны түрээсийн хугацаа дуусгая. Мэдээж байрны эзэн бол түрээс түрээслүүлэхийг л хүсэн шүү дээ. Гэхдээ тэр үед л харж байгаа чи дээ. Хүүхд тэр үед бас сургуульд орсон байна. Тэр ширээ сандалаар хэрэгтэй байвал одоо тэр үедээ хугацаанд тусгаад ижил үнээр өөр томхон метр квадраттай байр руу шилжих боломж байна уу? Аль эсвэл эндээ өргөжлүүлэх нөө?
харж илж болдог. Гэхдээ байр сав гэдэг чинь чухал асуудал болохоор тухайн үеийн хүлээлгүйгээр эртхэн байр саваа нүүлгэх бол хараад байжхын дээр үт юм дөө. Хятадууд ер нь өөрсдөө мөнгө аюул сайн хадгалдаг шүү дээ. Үүр нэгт өв уламжлал гэдэг шиг. Үүр уламжлалт соёл нь ойлголт нь тийм нэг мөнгөө хадгалах, мөнгөө хураах, аривжуулах нэг тийм үзэлтэй байгаад идэг. Энэ нь бол мэдээж өмнөх түүхийнхэн туршид болж байсан өсөглөн бас нийгмийн хэцүү бэрхэн цагуудыг туулж генэнд нүлцсэн ийм ойлголт. Одоо тэр айдсаа хамгаалах зорилгоор мөнгө сайн хураах нь ямар ч бэрхшээлтэй үед хамгийн сайн хамгаалт дутдаг гэж ойлгодог. Тийм болохоор мөнгөө сайн хураадаг. Айгүй бол баг орлогоо хадгалах түвшингээрээ дэлхийд хамгийн өндөр улс гэж магадгүй шүү. Ер нь бол хятадуудыг өндөр гэдгийг баг 35-40% хадгаламж үүсгэж чаддаг гэдгийг одоо сарын орлогоос шүү дээ. Тэгэхээр бас амар өндөр хаас тий. Тэгэд үлдсэн мөнгөөрөө одоо амьдрын гэхлээр амьдралынхан нөхцөл тайван байдал нь бол тийм сайт биш, тийм тав тухтай гэмээргүй. Гэтэ ямар ч ихсэн тэгэл сар бүр тогтмолоор хадгаламжийн өсөөд тахлаар үнэхээр хатаархмаар цаа. Гэтэ одоо тэгэл сүүлийн үеийн нийтийн жишг, өрсөлдөөн, технологийн хувьсгал зэрэгээс шалтгаалаад ер нь 90-ад оноос хойшоо залуусын хувьд бол мөнгө хадгалах хэмжээ харьцангуй багассан гэсэн. Бараг орлогын 20-30% нь гэлүүдээ дөнгөж хадгалагдаж байна. Ер нь илүүтэй хэрэглээ, мөнгө үрэх тал дээр суурилж байна гэж хэлсэн. Гэтэ тэгэл хадгаламж гэдэг чинь орлогын хэмжээнээс шууд хамааралтай байдаг болохоор илүүтэй өндөр орлоготой хүмүүсийн одоо жишээ нь Хятадд ингэж байгаа байхгүй юу? Өндөр орлоготой хүмүүсийн 10% нь нийт хадгаламжийн мөнгөний 80% бүрдүүлж чинь гэж байгаа байхгүй юу? Тэгээд бага орлоготой хүмүүсийн баг одоо 50% нь дөнгөжл хадгалт нийт хадгаламжийн 10%-ийг бүрдүүлж их жишээ нэ. Энд чинь тэгээ харахаар макро талтаа бас асуудал үүссэн байгаа гэсэн үг байхгүй юу? Монголд харин яг хэдэн хувьтай байдгийг бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ өмнө нь нэг бүсчилсэн байдлаар нийт орлогын 5-10% нь хадгалагддаг гэсэн орнуудын тоонд орсон байсан. Үний хэсгийг мэдэхгүй байна уу? За бай.